Бид нар яг ингэж ажилладаг шигээ буюу өглөө 8-аас орой 8 хүртэл магадгүй 6 хүртэл ажилладаг шигээ ажиллачаад тогтмол нэмэгддэг болготой байлгаа яа. Тийм шүү дээ. Бүр Нэмэгддэг. наадах чинь Зүгээр нэмэгдэхгүй. Үржигдэж нэмэгддэг. Ямар новларч юу? новларч. Уур гойсгож байна. Хамаг нөгөө шунал хөдөлж байна. Уулзалтаас. За. Болцооноос. За. Гой болцоо. Уур гоё юм би гоё. Цаанаас нь их гоё. Баяртай хөөртэй болцоо байсан бол та. Тийм амар гой хөөрхөн болгодог, мөнгөтэй болгодог. Тэгээ найзуудаараа гой чилчээд суух боломж өгдөг. Тийм гой болцооноос ирлээ. За. Чи сонирхож байна уу? Сонирхож байна. За хай. Арамэнд. Найз нь дүнгэж сая орж ирээд хувцаач сэлж амжихгүй тэгэл бич хэрэггүй яарад төвдөрч. За хаанаас орж ирв яа ви? Өнөөдөр нэлээд оройдчлаа одоо цаг бараг 10 өнгөрсөн хаа тий. Тэгээд юуныхаа аваагайг бодсон царайтай. Ясаараа бүрхэн бодсон шүү. Тэгээд яс чигээ хийчээ да гэж бодоод нэгэн амлсан ёсоор өөртөө амлсан найзтай амлсан тий. Бусад хүмүүс амлсан чинь. Тэгээд уулзалтаас. За. Болцооноос. За. Гой болцоо. Уур гоё юм би гоё. Цаанаас нь их гоё. Баяртай хөөртэй болцоо байсан бол та. Тийм амар гой хөөрхөн болгодог, мөнгөтэй болгодог. Тэгээ найзуудаараа гой чилчээд суух боломж өгдөг. Тийм гой болцооноос ирлээ. За. Чи сонирхож байна уу? Сонирхож байна. Өнөөдөр найз нь яас юм аа одоо ингээд хэрэглэгчтэй бид нар бүгдээрээ хэрэглэгчтэй. Үндэсний үйлдвэрлэл байсан ч, гадаадын үйлдвэрлэл байсан ч бид нар хэрэглэгч тийм үү? Гэтэ хэрэглэгч дотроо ч юм хоёр янз болж хуваагдах юм байна. Энгийн хэрэглэгч, ухаалаг сонголт хийдэг хэрэглэгч гэж. Гэтэ би өөр олж боцоо хэрэглэх шүү. Шүүмжлэх намайг шүүмжилж болно шүү заа. Гэхгүй юу? Хин нэг юм биш. Яагаад гэхээр ухаалаг сонголт хийдэг хэрэглэгч гэж хэнийг хэлээд байна гэхээр өөртөө ашигтай зүйлийг сонгож хэрэглэж чаддаг хэрэглэгч. Энгийн хэрэглэгч гэдэг нь хэрэглээгээ болгоод тий явж идэг хүмүүсийг хэлж болох юм билээ. Тэгэхээр бидний амьдрал бидний сонголт ахна шүү дээ. Ингээд юу гэх гээд байгаа юм бэ гэхээр бид яг ингээд дуртай бүтээгдэхүүнийг хэрэглээд хөөрхөн болж штэ. Ойлонгод гоёстой болоод хөөрхөн болчих тийм. Тэгээд дээрээс нь нэмээд цаг хугацааны үед ингээд заавал нүүрээ уншуулаад, ажлаас гарахтаа нүүрээ уншуулаад тий. Тэгэл ийм тогтмол орлого гэдэг гоё л ба. Тогтмол орлого гэдэг бол гоё. Гэтэ тогтмол орлогоос илүү тогтмол нэмэгддэг орлого байвал ямар вэ? Бүр гоё юм биш үү? Таны баад тогтмол нэмэгддэг орлого штэ. Та өглөө 8-аас орой за боли 8 зөвхөн хэрэгтэй ажилладаг бид нар яг үнэндээ. 6 хүртэл шүү 8 хүртэл ажилладаг. Тийм. Тэгээд ажиллаж байгаа хугацаанд тогтмол орлоготой байдаг санаа амартай. Замал нь цалинтай хэмжээ. Таныг 15 тундаа 30 тундаа. Энэ бол тогтмол орлого шүү дээ. Гэхдээ бид нар яг ингэж ажилладаг шигээ буюу өглөө 8-аас орой 8 хүртэл магадгүй 6 хүртэл ажилладаг шигээ ажиллачаад тогтмол нэмэгддэг орлоготой байлгаа яа. Тийм шүү дээ. Бүр нэмэгддэг. Наадах чинь зүгээр нэмэгдэхгүй. Үржигдэж нэмэгддэг. Ямар новларч юу? Новларч. Уур гойсгож байна. Хамаг нөгөө шунал хөдөлж байна. Үнэ шүү дээ. Тийм боломж бид нар тийм байна. Үнэхээр тийм байна. За би гэдэг хүн ер нь одоо ингээд дэмжин мэрэгжил эзэмшснээс хойш нэг юм дэндүү нэрлэх үү? Яг үнэнгээл дэндүү нэр хичээсэн байсан. Хүмүүс надад тусалъя, гоё орлого олох боломжтой байдаг гэдэг хэлэх болгонд найз нь цутаага дөлөггүй гэдэг гэсэхгүй юу? Дөлөвл бажины гоё бүтээгдэхүүн сурталчилчих юм бол найз нь одоо ингээд чиний орлого ингэж нэмэх боломжтой ч гэдэг юм уу тэнгууд найз нь цутаага гэдэг гэсэн үг. Гэтэл одоо тэгэхээр болсон. Аюу нээлттэй хүлээж аваад авах гэх ухаанаар хандаад аль хэрэгтэйгээ би сонгодог гэсэн. Үнэхээр сайн зөв юм байвал яа гэм болдсон шүү. Болохгүй юм тий? Болно шүү. Тэгсэн чинь харин энэ сонголттой таараад бүтээгдэхүүнээ зүгээр өөртөө хэрэгтэй маш өндөр чанартай, их дэлгүүрийн чанартай бүтээгдэхүүнийг хэрэглэн заяа. Зүгээр л хэрэглэн чи. Чамнад хэрэглэсний чинь төлөө баялаа гээд авсан бүтээгдэхүүний чинь 35%-тай дүүцхүүц хэмжээний мөнгийг буцааж өгнө гэвэл чи тэр бүтээгдэхүүнийг сонгох уу? 35% тийм өндөр үү? Тийм. Яа ингэ яг цэвэрлж байгаа шүү нүрэ. Наач ч өндөр гоё юм биш үү? 5% биш, 3% бонус карт биш, 10% бонус карт биш. Харин 20% бонус карт. 2% буцаа орлого 5%. Тэгээ 2% буцаа орлого биш. 35%. Наач ч жаргацсан юм шүү. Гэхдээ яг л та тэр газрын яг л тэр бүтээгдэхүүнүүдийг угаасаа ихтэй хэрэглэдэг заяа. Угаасаа хэрэглэдэг. Гэхдээ тэр хүнсний үйлдвэрлэл одоо үйлдвэрлэж чадаагүй зүйлүүдийг бид нар гаднаас угаасаа л худалдаж авах тий. Тийм шүү дээ. Угаасаа манай монголчин хүнсний үйлдвэрлэл яг үйлдвэрлэж орон биш аахгүй юу? Яг чанартай гоё брэнд үйлдвэрлэж орон биш аахгүй юу? Би брэнд үйлдвэрлэгч гэдэг байна шүү. Тэгвэл яг л адилхан гаднаас л авч байгаа бид гадаадын компани хөрөнгө оруулж байгаа тэгээ гаднаас судалгаа авалт хийн гэдэг чинь яг тэд нар бид нар татвар төлдөг.
Тэр нь бас болж байна. Татвар төлөөч компани гэдэг чинь сайн гоочтой байхгүй юу? За жишээ нь татвараар нь бид нэр амьдарч штэ. Татвараар нь яадаг эмч багш цагдаа нар салхимж чинь тий. Тэгвэл татвар төлдөг хэрнээсээ бид зүгээр нэг хэрэглэхгүй тэр компаниас авахгүй юу? Тэр компаниас ингээд бид зүгээр тэр компаниас бүтээгдэхүүн хэрэглэснийхаа төлөө 35% кэшбэк буюу бэлэн мөнгө буцааж авч ингэвэл ямар ч хүн сонгоно эз. Сонгоно штэ. Лазин ТV-ийн сонсож ирсэн баа уучлаарай. Юу нь орлох вэ? Надад сонсон юу юм би сонсмоор байна юм. Харин хэлхий танаа шуналж нь хөдөлгөн гэж мэдсэн ба. Харин тий шунал хөдөлж байна. Энэ Тэгэхээр би яаж ч нөгөө гой сайхны бүтээгдэхүүнийг угаасаа солиож бодож байсан гэж дасан хэлсэн шүү дээ. Тэгээд ингээд амар гой бүтээгдэхүүн найз маань бэлэлээд, игч маань бэлэлээд ингээд бүтээгдэхүүн хэрэглэжсэн болохоос биш. Яг гүн рүү н ороог байсан байхгүй юу? Аха. Гүн рүү н ороогүй. Бүгэн судалгааны төвшөнд явж байсан гэсэн үг яг үнэндээ. Гэтэ би шийдвэрээ өнөдөө гаргасан. За. Тэр бол одоо хоёулын нүүрэнд түрэхэд байгаа энэ компани. Атом юу? Атом тийм боломж өгд юм уу? Байна. Байд юм байна. Оо за. Алдсан. Тэгээд тэрүүгээр ашиг олно гэвэл болж штэ хөөе. Зүгээр нэг одоо гол брэнд олоод зогсохгүйгээр хоёулаа ингээд хоорондоо зүгээр ядаж ингээд орой ярьж байгаа шиг цагийн хэрэгчлөөтэй, санхүүгийн хэрэгчлөөтэй, тэгээд дээрэс нь найз нөхдөд хэрэгчлөөтэй тийм. Ийм байх боломжийг өгөхөр юм бэлээ. Тэгээд мэдээж энэ дээр анхаарах зүйлүүд байгаа л да. Тэрийг үнэхээр мэдхийг хүсчихвэл холбогдохыг хүсчихвэл ээжүүд маань холбогдоод асууж болно шүү тийм. Гэж уцаар нь шоглоод яаж 35% кэшбэк мэдээж ингээд хүн болгон хэрэглээд 35% буцааж аваад идэг гэсэн бол энэ ч одоо ихтгэл хэлбэл хийсэн байлгүй дээ. Бодвол тэгээд талаа дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл хит хоёртойгоо холбогдоорой тийм. Ямар гоё боломжтой болох юм. Яг үндэ найз нь бол бас судлаад хэлсэн л та. Гэхдээ би 35% гэж хэвээр мэдээгүй юм байна. Ерөн бодод яг одоо ингээд системийн орлого гэдэг нэг ярддаг гэдгийг би бол мэдээд авсан. Гэхдээ тэрийг бол би яг ойлгомоор. Одоо жишээлбэл ингэж байгаа шүү дээ. Хүмүүс ер нь ингээд YouTube, Facebook-ээр ингээд тий янз бүрийн YouTube-ээр ингээд YouTube ажлуудаад YouTube дээр юма тавиал тэгээд буцаад YouTube-ээс салхинждаг гэдэг нэг хар бараа ойлголттой байдаг шүү дээ. Зарим хүмүүс YouTube дээр юма тавиал тэнцээ тэрийг ингээд холбоод тэр YouTube-ийн үзэлт болгоноос мөнгө авч яадаг. Яг тэр шиг нэг тэр системийг нь босгочвол дараа нь өөр юу ч хийгээгүй байсан тэр болгоноос мөнгө олж яадаг. Тэ тэрийг л зөв системийн орлого гэдэг юм билээ. Оо чигээр үнэхээр ухаантай байгаа. Энэ тэнд бол системийн орлоготой хүмүүс. За тэр янз янзын YouTube-ээр болон Facebook-ээр нөгөө янз янзын гой блог хийгээд байдаг хүмүүс байна. Тэгэхээр системийн орлоготой хүмүүс. Тэдний тэр видео медианууд нь бүр YouTube-ээс салхинждаг. Тэгэл тэр видео тоглох болгонд салхин орж идэг. Тэр бол системийн орлого байхгүй юу? Яг системийн орлоготой хүмүүс энэ юм лээ. Чамааг унтж хахад, бааж хахад, шээж хахад видео гаргах орж ирэх боломжтой орлого чинь системийн орлого гэсэн үг байхгүй юу? Бид хэд чи одоо ерөнхийдөө нөгөө хөдөлмөрийн орлоготой хүмүүс шүү дээ ажил хийвэл мөнгө олно ажил хийж чадахгүй бол миний мөнгө залсан. Тэгээ хамгийн нэгтэй буцаад ажиллаа зогсонгууд олсон орлого чинь зогсно. Ажил зогсоо орлого зогсоо. Амар тий. Тэгэд энэ амар нэртэй те яг үнэндээ за хөдөлмөрлөх насныхаа магадгүй тал хувийн дуусгасан. Одоо удахгүй бараг л ахиад нэг 10 20 гаруй жилийн дараа тэтгэвртэй гарах. Юу 20 гаруй жил 15 жилийн дараа юм шүү. 40-тэй гэхээр 15 жилийн дараа тэтгэвртэй гарах хүмүүс ч одоо бодохгүй гэдэг юм. Тэгээд тэтгэвртэй гарчаад юугаар амжих нэрээс бодох тийм. Яг үндэ тэтгэврийн мөнгө бол тийм болохгүй шүү дээ. Тийм системийн орлогыг бол бүтээх ёстой. Энэ тал дээр бол бүгдээрээ бодох ёстой. Тэгэхээр системийн орлого гэж байгаа нь бидэд нэг юм фундамент босгож чана шүү дээ. Тэгээд тэр фундамент чинь нэг нь боссон тохиолдолд бид бүгдийн өмнөөс сайхан ажил хийж өгнө. За тэгвэл энэ гоё брэнд маань тийм системийн орлого өгдөг. Тэгээ бүр өгөх хөхтөө 35% ашиг өгд юм байна тийм үү? Тийм ээ. Яг л гоё сонсож. Ямар өнөөдөр найзтай сургалтанд суусан юм аа. Оо за сургалтанд тэгээ байнг болд юм уу? Сардаа нэг удаа лидерс клубын сургалт гэж болд юм байна. Тэгээд ер нь нэгдүгээр дөрөвдөд болд юм байна. Тэгээд сардаа нэг удаа success active гэж болд юм байна. Тийм үү. Гэхдээ ер нь тэгээ дандаа ингээд нэг тийм яг бизнес маягаар хөгжүүл явчих юм шүү. Лидерсийг success амжилтыг бэлдэн мэлнэгээд ер нь яг бизнес маягаар гэдэг чинь ер нь бизнес юм байна тий. Яг ингээд энэ амар гоё солонгос брэнд оллоо нөгөөдхөө зарж борлуулалтанд тосно гэдэг чинь бизнес бидтэй. Гэтэ би ингэж бодсон юм аа. Одоо ингээд бид нар зүгээр ингээд хэрэглэгч байж болно тий. Зүгээр хэрэглээд явж. Тийм одоо л чи хоёр бол зүгээр сайхан хэрэглэгч байгаа шүү дээ. Хэрэглээд гоё бүтээгдэхүүний хүмүүстэй таниулаад, найзаагаа дэмжиж тий. Тэгээд гоё найзуудаараа гоё нэгээ дэмжиж
бизнесэнд би амьтандаа хөрөнгө оруулж ингэж бодсон юм. Би найзхаа бизнес хөрөнгө оруулаад, ихчийнхаа бизнес хөрөнгө оруулаад, тус нэмрээ оруулаад ингээд одоо зүгээр нэг баярлаа гэж хэлээд орхих биш те. Ингээд үр дүнтэйгээр үнэхээр гоё үр дүнд гаргаж байгааг харуулъя гэж бодсон чинь өөртөө хөрөнгө оруулж ирсэн байна. Ааха. Тэрийг өнөөдөр ойлголоо гэж. Миний нэг гарсан юм ингээд бах болж байна. Маргааш өнөөдөр бүр байхгүй. Гүн зөвлөх. Найзынх нь ойлгосноор Атоми бол угаасаа бүр тасгай гоё брэнд байна. Үнэхээр гоё брэнд байна. Ялангуяа арин арьс арчилгаан, тэ 4-тэй common тэгээ чангалах 6-тай common бол үнэхээр авч хэрэгсэх брэнд байна. Тэнгүүтээ эднэрийг авахаас гадна 35% буцаагаад авч болд юм байна те. Тийм мөнгө өгөө шүү. Та бизнес эрхлэгч болсон ч бай, бизнес эрхлэгч бай, зүгээр хэрэглэгч бай гэж байсан хамаагүй шүү. Заавал ингээл амар биш зүгээр хэрэглэгчээрээ байж авах хугацаанд хүртэл зүгээр 35% үр шимээ хүртээд авах боломжтой гэсэн үг. Зөвхөн бодлоо. 35% ямар гоё өндөр тав вэ? Тэгээд хамгийн гол нь юу энэ чи одоо аппликейшн бэлэн Монгол аппликейшнтэй хүргэлтэн бэлэн бүх юм нь бэлэн тэгээ би 35% ашиг авах юм уу? Би чи нэг онлайн шоп ажиллаж ийсэн бүх юмыг өөрөө би болгож чиж арай хийж нэг 30 90 30 40 юм уу тэр 50% ашиг авдсан шүү дээ. Нэр бүх юмыг би өөрөө хүргэлтээ өөрөө нөгөө зар реклам зар сурталчилгаагаа өөрөө брэндээ өөрөө олно. Тэгээ брэндээ олж чадахгүй заримдаа хиттэй фейлд нь бүр брэнд дээр янз янзын брэнд фейлд нь хиттаас өвчлөө фейлдүүлдэг юм шүү дээ. Хөлтөөл шүү дээ. Тэгж яхад ийм гоё брэнд, ийм бэлэн брэнд ястаж энэ систем нь боссон юм биш үү нэ за. Ер нь бол угаасаа энэ компани системд бол боссон. Хэдүүлээ зүгээр яг л уушаагаа хараад магадгүй хэрэгтэй зүйлээ хэрэглээл тэгээд нэг жижигэн одоо хүмүүст хүргээл ийм гоё бүтээгдэхүүн гэдгийг хэлээл тэгэл найзуудтайгаа хов базаал, кофегаа угаал, ховоо базаал тэгэл болж чиний бизнес чинь босцсон л гэсэн. Ерөнхийдөө 80% компани эзэн юм билээ л дээ. Та үнэхээр амжилтанд хүрэхийг хүсвэл магадгүй өглөө 8-аас орой 6 цаг хүртэл ажилтдаг ажил шигэ гэж бодоод гэхдээ таны орлого тогтмол өсдөг орлого гэж л бодох хэрэгтэй. Начистай юм байна. Тэгэхээр энийг сонгох уу? Алийг сонгох вэ гэдгээ тэгэл хүмүүс өөрсдөө шийднэлтэй мэдээж хоёлоо юу гэж өмнөөс нь шийдэж чадахгүй. Ямар яг 100% чи ажлаасаа гараа хийгээд байгаа шүү дээ. Ажлын хажуугаар хийж болох юм байна шүү дээ. Тэгээд ямар тийм биш ээ. Ямар нэг тэр албаагч ингэж бүгэлгүй юм нээсээрээ санаад байна. Тэстэй сонсогч. Үгүй тэгээд за би ярьдаг шүү дээ. Би бол яг одоогийн байдлаар те. Би олон жил бас ажилласан л та. Тэгэхээр яг одоогийн байдлаар би гэртээ хүүхдээ хараа сууж байна. Энэ хугацаанд болох юм уу? Болгүй ах ээ. Ийм гой бүтээгдэхүүнээр хэрэглээл байж байгаа тэгээд минийз. Би одоо өөрөө нөгөө хэрэглэж байгаа болохоор бүр маш сэтгэл хангалуунаар яаж чадах юм бэ? Гол нь тэгээ хэрэглээдэг үр дүн байгаа болохоор. Амар гоо. 35% аваад байл та. Би чинь зүгээр гоё энэ хэрэглэж байгаа бүтээгдэхүүнээ үнэхээр ярмаар байна гэж яриадсан чинь 35% өгнө гэвэл бүр гоё ярмаар санагдчихшнэ за. Өнөөдөр л найз мэдлээ тэр нөгөө өнөөдөр Амада дээр лидерс клубийн уулзалт болоод. Тэгээд энэ очоод суугаад лидерс клубийн уулзалт ямар гоё юм бэ? Баг хамт олонтой болчихж байгаа юм шүү. Тэгээд яг гоё лидер мэдрээр бэлтгэдэг байгаа юм шүү. Наадханд чи хүмүүс бэлтгэхийн тулд зөндөө мөнгө төлж сургууль мөрөлдсөн суудаг шүү дээ. Тэгээд өнөөдөр бизнес болохоор байсан мэт. Арай алгасан. Тэгээд зөндөө юм мэдэрсэн байгаа. Тийм ээ. Анагтай бас хацтаагаа шүү. Лидерс клубээр нөгөө нэг бас нэг юм айгу мундаг болсон бизнесүүд юм гэж ойлгосон шүү. Ядаж нэг жил мэл болсон ч юм уу тий. Тийм. Нэг компани надад орж ирээд 3 жил л болж байгаа гэсэн шүү дээ. Атоми Монголд орж ирээд 3 жил болж байгаа юм уу? За тэгээд хүй тэгсэн бүртлээ бүр сургууль барьж байгаа гэсэн шүү дээ Монголд. Тэгээд дээрэс нь ингээд юу аппликейшн интернет монголоор гараад ирсэн бүх юм ингээд тогтворчсон. Энэ богино хугацаанд ийм богино хугацаанд ийм хурд ингээд тогтворчоод энэ болчих юм уу? Юу хоёр компани. Богино хугацаанд их нийлэлтэй компани. Тэгээд авах гэх ухаанаар ханд нээзээ тий. Тийм гоё үнцэнтэй мэдээллийг өнөөдөр найз нь хүргэж аваад үнэхээр баяртай байна уу? Тий авах наваа. Хамгийн гол нь why not яг болохгүй гэж энэ чинь ажлын хажуугаар нэг бол хүүхдээ харангаа зүгээр л ингээ бүтээгдэхүүнээ дуртай бүтээгдэхүүнээ хэрэглэж үзэнгээ ашиг орлоготой болъё л гэж байгаа юм шүү дээ тийм үү? За тэгээд манай монголчууд ямар нэг учиргүй цааш шинээр сонсож байгаа ч нэг учиргүй юу гэдэг яг хөвгтүүд ч бид нар гэдэг шиг ерөн бол иймэрхүү орлого яг Тэс нугасаа бодчихсан баггүй цалингийнхаа хажуугаар заавал нэмэлт орлоготой болох хэрэгтэй. Тэгжээж юу нэг 3 хүүхдээ өндөр боловсралтай тий айгүй гоё ингээ хүснээр нь хүсэл мөрөөдлийнх нь ядаж хүрэхтэн дэмжих жигүүр нь болж өгөхөөр болох юм гэж бодож байсан. Гэтэ би бас нэг давчаар би өөрөө олоод авсан гэж бодож байгаа. Энэс өнөөдөр юу яана? Энэ пилот маск биш үү? Энийг унтчих болдог гэсэн. Тийм үү.
хатхын хүлээж шаардлагагүй тэр ч дундчиж болно гэсэн. Би өнөөдөр найз энийг тавиад шууд унтлаа шүү за. Одоо хариулсан чи хоол ингэ дуусчих. Тэгээ найз нь үгүй одоо ганцхан чанга. За тийм хайцсаад ирэхэд ийм гоё брендийг хэрэглэж байгаа гоё баяртай. Тэгээд ийм гоё брендийг бас гоё боломж гэдгийг хэлж өгсөн баярлалаа найз. 35% боломж гэдэг бол маш том боломж юм. Тэгээд ингээд маш чанартай гоё брэнд. Бүх систем нь болцсон брэнд дээр зүгээр л давхиж ороод жоохон хүмүүс яриад хэрэглэж байгаа үр дүнгээ харуулаад тэгэл 35% авна гэдэг бол энэ бол нөгөө win-win бизнес юм байна. Аль аль тал нь хожиж байгаа бизнес. За баярлалаа. Баяртай. Bye bye.